мэцхан бүх үндэсний өсөлт болгон гэрчлэлийн цагаараа дахин уулзаж байна. За энэ удаад бид Бурхны хамлагцсан газар Канаан нутаг руу яагаад итгэгчид орж чаддгүй вэ гэдэг сэдвээр гэрчлэн хуваалцуулна. Гэрчлэн эхлэхийн өмнө Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон хурганы Амен. За итгэгчид Канаан нутаг руу орж чаддгүй. Мэдээж орж байгаа гайхалтай ялалтай амьдарч байгаа итгэгчид байгаа. Бурхны хамлагцсан газар руу яагаад орж чаддгүй юм бэ? Энд ер нь ямар шалтгаанууд байгаа юм бэ? Энэ бас Библиэлд юу гэж бичигдсэн байгаа вэ гэдэг энэ сэдвийг ярьцгаая. Одоо нөгөө Яшо Пилип 2 дээр яг энэ зүйл бас болсон байдаг шүү дээ, тий. Яг энэ одоо яг энэс үндэслэж одоо хэлж одоо яг өнөөдрийн болж байгаа бас манай яг энэ тий Монгол оронд болж байгаа бас бид яагаад нэр энэ рүү орохгүй байгаа юм бэ, тий. Бид яагаад энэнийг одоо нөгөө амсч чадахгүй байгаа. Яагаад энэ гайхалтай тэр Канаануудын та нар тэр үр жимстэй балаар ургасан тий өөрсдийн барьж босхоогүй гайхалнууд үзэг хүчих сонсоогүй газар руу орж тэгээд эзний гайхалтай амлалтууд яагаад яг өнөөдөр бидний тэр амьдрал дээр бид яагаад тийм газар руу орохгүй байгаа. Энэ нь одоо эсвэл худлаа алдсан юм уу тий эсвэл энэ зүгээр түүх домог болоод өнгөрсөн юм уу тий яагаад энэ өнөөдөр болохгүй байна гэдэг талаар илүү бас тий тавчсан илүү гоо дэлгэрэнгүй бас ярьж өгмөр. Яагаад тэгэхээр би урд нь ч өөрөө яг тэгж боддог байсан. Ер нь бол яг тийм итгэл алдарч ирсэн гэсэн үг. Ер нь жоохон худлаач юм уу даа гэж те. Ер нь яагаад бол тэр чинь эхлээд тэгж хүрэхин тулд эхлээд итгэл найдвар хэрэгтэй болгоос те. Ямар нэгэн байдлаар итгэл найдвар хэрэгтэй тэгэх юм байна. Тэгэхээр энэ дээр нэг том аюу том саад болж исэн зүйлүүд нь юу байсан бэ гэхээр нөгөө нэг эргэн тойронд маань итгэгчд маань өөрснөө ийм зүйлийг амсаж үзээгүй. Тэгээд нөгөө тэр зүйлдээ нөгөө одоо болохгүй гэсэн зүйлүүдийг дандаа үргэлж би биэндээ одоо нөгөө ярьдаг тий хэлдэг. Одоо би биэндээ одоо нөгөө үгийг хардаг гэсэн үг. Одоо яг нөгөө нэг тэр 12 хүнийг илгээгээд цагаад авчирж ирээд тий илгээгээд үр жимс авчирж ирээ хурж ирэнгүүтээ нөгөө 10 нь одоо тий хоёрынхоо эсрэг тий үнэхээр сайхан газар байна. Тэгвэл бид нар тийш орж болохгүй тий. Яагаад гэх юм бол тэнд бидний төсөөлснөөс том маш их одоо тий айдас сүргэн амар зүйл байгаа юм байна гэдэг зүйлийг хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн яг Бурхны Библиэлд хэлсэн олон гайхалтай тэр одоо эдгэрэл байна. Тэ? За мөн бидэнд амлагдсан байгаа гайхалтай амлалтын газрууд байна. Тэ? Мөн бидэнд сойрхож байгаа тэр амлалтууд байна. Тэ? Яагаад эдгээрээ бид нар хүртэж чадахгүй байгаа гэдэг зүйлүүд нь бас бидний эргэн тойронд байгаа бас итгэгчд маань бас бие биендээ тэ энэ холол үгийг бас одоо тэ авч чадаагүй. Тэр амлалтыг нь одоо хүртэх ёстой зүйлийг нь хүртэж чадаагүй те зүү зохистой амьдраагүй те гэдэг зүйлээс шалтгаалаад бидэнд бас нэг ийм өгүүдийг одоо нэг хэлснээр заримынх нь бидний итгэл одоо суларч муудаж найдвар алдаж бас буцаагаад нөгөө одоо дараагийн ирж байгаа итгэгч хүмүүсээ те ийм юм бэлээ тэр чинь нэг тийм бодтойч биш юм бэлээ бүдрүүлэг болоод бүдрүүлэг болж бие биендээ ингэж давхар бүдрүүлэг болж ингээд одоо тэр Бурхны зовлуудаас бид нар бие биенийг ер нь холдуулаад байгаа байхгүй орч чадахгүй. Ер нь бол яг тэр 10 хүн шиг те тэр учир нь тэр 10 хүн ч гэсэн Бурхны гайхамшгуудыг Египтийн газар нутаг харсан те далаа тэнгис хуваагдаж тэр голоор ингэж яваад тэр Египттээр бочсон тэр аимшигтай зүйлсүүдийг ч гэсэн нүдээр үзэж өөртөнд нь тохиолдохгүй байгааг хараад шавшин магтаж Бурхныг алдаршуулж яжсэн тэр ард түмэн маань өнөөдөр яг нөгөө тэр амлагдсан газар руу ороод яг орхойгоо өмнө орж тагнуул хийгээд тэр бүх үр жимсийг хараад тэр сайн сайхныг харахаас илүүтэйгээр тэнд байгаа айдас хүргэмтэй том зүйлүүдийг харж исэн тэдгэр хүмүүсийн одоо тэр нөгөө дотоод өөрсдийнхөө сэтгэлгээ харах нүдний одоо тэр зүйл нь бүдрүүлэх чулуу санал болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхэд Яшо Пилип 2-ыг харж исэн зүйл нь Бурханд анхаарлаа төвлөрүүлж байсан байгаа байхгүй тий. Бурхан үгэн гэсэн юм байна гэсэн. Тийм учраас өнөөдөр бас над нэг бодож исэн зүйл нь юу байсан бэхээр нөө Бурхан тэгж хэлдэг шүү дээ. Тууштай бөгөөд зоригтой байвчилсан байгаа байхгүй. Тий. Тэгэхээр Бурханы амлалтыг буюу Канаан одоо газарт орно гэдэг маань өөрөө нөгөө тэр зоригтой тууштай байдаг тий ялаад гарч идэг хүний одоо нөгөө юу байгаад байгаас тий Бурханы үгээр явдаг тийм хүний өвн ховин бас нөгөө одоо эзэмшил байгаад байгаа хөвгдөг зүйл нь байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр биднийг яагаад өнөөдөр итгэгчдийг маань ийм юу болгож өгöd байгаа юм бэ? Амьхаа хөлтгөр сул дорой айц төрөм алтхаас айлгадаг болсон, бүтлгүүдлээс айлгадаг болсон тий. Яг нь энэ нь бидэнд хүүхэд баг наснаас нь жахуулаад ч юм уу тий. Сатан дэлхий дээр хийжсэн агуу том ажил нь үүс нь бол бүтц нь болдог усаа тэрэлдэ. Яг хүүхэд бүрийг биднийг тий эцэг эхийн одоо нөгөө юун дээр хүртэлтэй бид нар
чи чадахгүй, чи бүтэхгүй, сургууль, цэцэрлэг бүх талбар дээр нь те биднийг ингэж айлгаж сүрдүүлж байжсэн нөгөө нэг одоо илэрхийлэл нь яг одоо нөгөө бидний амьдрал дээр ч яг том болоод ирэнгүүт нь энэ нь бидэнд айдас болно, те дөнгө болно авлагдчихж байгаа байхгүй. Тэгээ энийг бид нар чирж явж байгаа учраас дараагийн тийм том зүйл рүү хийгээд тийм учраас бурхан Йошуад хэлж байгаа зүйл нь те тууштай бөгөөд зоригтой бай. Би танд би ч одоо хамт байна гэж хэлээд байгаа байхгүй. Амен. Энэ бол маш зоригтой хүний болох зүйл байгаа даа. Амен. Тэгэхээр хожин гэрэн дээр яг л одоо өнөөдөр хожин гэрэн дээр болж байгаа үйл явдал татагдж байна. Өнөөгийн бидний одоо итгэлийн амьдрал донд энэ нийгмийн амьдрал дээр тий. Ингэж одоо бурхны амсан газар тэнд байна гэдэг одоо тэр итгэлтэй хоёр Калиб Яшуа хоёр мөн биштэй гэж зоригтой тууштай байхад нэг хэсэг нь бол бүдрүүлжсэн амин тий. Энэ жишээ яг одоо байна. Одоо болж байгаа шүү тий. Яг одоо болж байгаа тий. Тэгэхээр нөгөө нэг яг энэ зүйл биднээс дээр ч гэсэн энэ яригтаад байгаа Библиэлд байгаа бүх зүйл зүгээр энэ үлгэр домог шиг байхгүй тий. Өнөөдөр л яг бидний Библи эхнээсээ төгсгөл хүртлээр бидний амьдралыг л яг өнөөдөр болон тий байгаа байх ирээдүйч байх өнгөрсөн бүх зүйлийг энэ дээр байгаа учраас өнөөдөр ч гэсэн бидний амьдрал дээр болж байгаа зүйлүүдийг ч гэсэн бид нэр ингэж олж харж байна те. Тэгэхээр яг сая нөгөө яг жишээн дээр хэлсэн шиг манай сүмд ч гэсэн дөнгөж ах иржсэн те жилийн иржсэн ихч маань өчнөө олон зүйлээс чөлөөлөгдөөд маш олон зүйлээс чөлөөлөгдсөн те. Бид нэр тэг өөрөө ч гэсэн гэрчлэл хийгээд ингэжсэн хүн маань ахиад нэг зүйлийг олж харангуудаа тэрүүндээ бүдрээд ингээд яваад өгч байгаа байхгүй. Явсныхаа дараа тэнд очингуудаа бурхныг гэж харж байгаа хүмүүстээ ахиад яг нөгөө нэг 8 шиг те худлаа хилээд тэнгуудаа нөгөө хүмүүсээ ахиад тэр Канаан нутаг руу тэр гайхалтай бурхан руу очих зүйлийг ингээ хаагаад бүдрэг сад нь болоод ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ л үнэхээр харамсалтай те. Тэгэхээр яг ийм өчүүхэн зүйлээ бид нар хичнээн бурхан биднийг сайн биднийг олсон ч гэсэн бид үнэхээр энэ итгэлээ, үнэмшлээ, ариун сүнс хаан байна тэр газар ариун сүнс өөрийнхөө илчлэлтийг хийж, өөрийнхөө ажлыг хийж, бүгд илчилсэн зүйлээр ингэж итгэжээд ингээд эргээд явчингуудаа ингэж хэлнэ гэдэг үнэхээр тэгэхээр Батбаягч ингэж байж болох гэсэн үг үү те. Одоо чинь тэр хүн өөрийнхөө одоо яг бодтой бурхныг мэдэрсэн байгаа шүү дээ. За энэ дээрээ бол тэр ханахуй газар байж исэн те. Тэм бурханд яг гэрлийг харуулж исэн, өөрт нь одоо иш үзүүлэх өгөө төрөл хэлж исэн гэж байна шүү те. Тэгээ өөрөө бас яг өвчнөөс идэрж исэн гэж байгаа шүү те. Тэг яг тэр зүйлүүдийг бодтой тэр хүн бол дотроо тэр бол тэрийг нууж чадахгүй тийм үстэй. чадахгүй тэр чинь ариун өөрөө тий дотор нь болсон зүйлээр тэр хүн бол үүсгэж чадахгүй. Тэрийг бол өөрөөсөө мэдчихлээ. Гэхдээ тэр хүн яагаад тэр өөр хүнд яагаад энэ бүх зүйлийг мэдсэн байж ч те тэр зүйл тийм юм а гэдэг нэг одоо нэг өөр одоо нэг зүйлийг өөрийнх нь дургу гэж хэлдэг юм уу? Эсвэл одоо те эсвэл яг үнэхээр ийм болсон бодоо те ягаад бол бусдад тэгж хэлж байгаа. Ягаад бүдрүүлэг чулуу болж байна. Тэ? Ягаад тэр хүн бүдрүүлэг чулуу болж одоо тэр бусдад те энэ сайхан зүйлийг одоо шинэ манай ариун заяа саяхан гэрчлээсэн бурхны гайхалтай тэр ирч хүчээ те орон зайг дээр гэрчлээ. Бурхны яг өөрийнхөө одоо яг үн дээр бол маш их хүчтэй те үнэхээр чи бурхны бүр чи сэтгэлээсээ бүр ингэж мэдэрч байгаа те. Тэгээд одоо яг чамаар мэдэрч хахад чи тэ одоо ингээд ямар нэгэн тохиолдлоор өөр хүнд ч гэсэн те яг энэ байгаа зүйлээр чи гаргана үстэй. Тийм шүү дээ. Бид гаргана шүү дээ тийм үстэй те. Бид нар ягаад өнөөдөр гэрчлэл хийж байгаа. Өнөөдөр бид нар тусдаа үнэхээр тэр болж байгаа учраас байхгүй те. Бид нар болж байгаас гэрчлэл хийгээд байгаа шүү дээ. Тэгвэл тэр хүнд тэр нэг бурхны нэг хэсэг өөр юм байгаад байгаа үстэй. Ягаад байгаа тийм байна. Тэ? Оолсон байна уу? Гонцсон байна уу? Тэ? Хатгалал байна уу? Энэ нэг ариун сүнс үр жимс биш байгаа байхгүй. Бидний үр жимсийг харах гэдэг үстэй тий. Ялгаж салгаж харагдаж байгаа тий. Тэгэхээр тэр одоо хүний маань хийж байгаа өөрийнх нь үйлдэл нь өөрөө ямар ч нэг бурхнаас гарч иж байгаа үр жимс биш байгаа тий. Тийм. Тэгэхээр нөгөө амлсан газар руу очиход тий саад болж байгаа зүйлийн талаар бид нөр зөндөө гэрчил хийсэн тий. Холимог номлол байж болно, өвдөс хоос байж болно, тэрслүү зам байж болно тий. Тэгэхээр энэ болгон маань биднийг яах нь бүдрэг саад л болоод ш. Тэгэхээр бид нар яг энэ гайхалтай үгээрээ дамжуулаад бид нар амлсан газар руу ороход энэ юм биднийг ингээд ийшээ ингээд тий яг ингээд нөлөөлчт юм байна. Тийм чи бид нар энэ лөө орохгүй тул яах нь сэрэмжтэй гэдээ бурхан хэлсэн ш тий. Тийм бид хамгийн ойрын жишээ бид тий батлаа. Тэр мэдээж тэр ихч байсан 20 жилийн итгэгч хүн байсан. 20 жилийн итгэгч гэдэг нь бол бурхны мэддэг гэсэн үг биш байна. Тий. Тэр бол
Үнэхээр харанхууд байснаа өөрөө энэ сүм дээр гайхалтай эдгэр чөлөөлт авснаа гэрчилсэн ч байгаа. Гэрчтэй гэж ихэж хэлээд эдгэрлээ алдчихсан. Тэгээд дараа нь бол үнэхээр бурхан ажиллаж байна. Ариун сүнс намайг одоо харанхуй хайрцагнаас гаргалаа энэ өдөр гэж бол гэрчилсэн ч бол бидэнд байгаа. Тэгэхээр 20 жилийн итгэгчээ гэхээр бурхныг бас мэддэг гэсэн үг биш юм аа. Итгэгчтэй хүний үгэнд итгэж та өөрийнхөө одоо аим аврал тийм ээ. Бурхны амлагдсан газар руу ороход өдөрч унаад аж болохгүй юм шүү гэж одоо өнөөдрийн гэрчлэл зорж байна тийм ээ. Тэр ингэж жишээнээр ч гэсэн одоо ингэж авч үзүүл яах юм. Одоо шинэ би одоо те лавгад муу байлаа гэхэд хэн нэгэн ирэхэд те хэн нэгэн лавгаг таньдгүй нэг хүн ирэхэд би лавгагийн талаар түнд муу зүйлийг хэлж болно сте. Тэгвэл нөгөө хүн нь яагаад те лавгаг танихгүй байж ээж те тэр хүний хэлсэн зүйлээр бодох ёстой юм. Яг л тэр л байна. Яг иймэрхүү зүйлүүд одоо нөгөө гадар одоо юу гэдэг те нөгөө ихтгэгч дунд те одоо ингээд нөгөө ямар нэгэн гайхалтай те яг бурхны үнэн Есүсийг ч гэсэн бүгдэд яг тэгж эсэргүүцэл байхгүй те. Яг бол Есүс юу вэ? Тэмдэг байсан байхгүй. Тэр хүч чадсан те байгаадсан байхгүй. Тэр учраас тэр тэмдгүүдээр тэр учраас нөгөө парисачууд түүний тэмдгүүдийг харсан мөртлөө та яг хин юм бэ гэж байнга асуугаад байдаг нэг сонирн байгаа гэсэн байна байхгүй те. Гэхдээ тань парисачуудын цаана нэгсэн яг цэвэр миний бодлоор яг амар хатаархал байдаг шүү дээ. Хорсоол, хатаахаал. Яа тэгэхээр тэр парисачууд яг үндэ яг Есүстэй адилхан яг еврей хүн шүү дээ. Еврей хүмүүстэй ингээд парисаа юу л еврейчүүдээс гарсан шүү дээ. Есүс ч өөрөө тэдний цусны одоо нэг хэсгэнд болоо явж байгаа. Гэтэ хамгийн гол нь нөгөө Есүс алтлаар яг нөгөө тэр бурхны хөхөд те тэгээд нөгөө бурхны ариун сүнсний хүч чадлыг тэн дээр ажиллаад байгаа. Гэтэл тэднэр ч гэсэн өөртөө бол бурхны нөгөө өөр удам одоо нөгөө дээрсэн тэр хүмүүс ингээд өөр удам мөртлөө тэр Есүсээс нэг ялгаатай юм. Тэд нар мэдээж энэ хууль бичгийг бүгдийг мэдчихсэн ирнэ. Тэднэрт нэг л юм байхгүй байсан. Нөгөө ариун сүнс нь байхгүй. Тэр хүч нь байхгүй учраас ингээд цаана бүр ингээд маш их ингээд хатаархаадсан. Яг зөв. Махан бие. Тэгээд ингээд хатаархаад мэдээж ингээд ойлгомжтой шүү дээ. Уул нь бол миний хувьд ингээд бүр ингээд боддоор ингээд одоо хараагүй ирнэ би ингээд амар итгэдэг байхгүй юу. Гэтэл тэр үед ингээд тэр хүмүүс чинь ингээд боддоор ингээд Есүсийг те бүр ингээд хэдхэн загас талахаар ингээ хоолж явах юм хүртэл боддоор харцсан. Тэр олон ингээ нөө хүмүүсийг ингээ эдгэж явах юм, аварж явах юм, чөлөөлж явах ингээ боддоор харцсан шүү дээ тий. Яг ингээ нүдэрээ ингээ харцсан мөртлөө үл итгээд ингээ чинь үгүй байхгүй үл итгэл биш. Ингийн сан зүгээр цэвэр атаахал яваад тэгээд энийг нь худлаа няцааж байгаа нэг хэлбэр нь тэдний нэг үл итгэл байдлаар ингээ гарч ирээд байгаа юм болоо гэж би бодож байгаа байхгүй юу. Яг хаанаас энэ ч шиг тийм байхгүй шүү дээ. Угаасаа бурхнаас л байх нь тодорхой гэд ерөнхийдөө хүмүүс ч гэсэн ингээ нөгөө фарисей дотроос хүртэл ингээ нөгөө баталцсан ингээ хүмүүс байгаа шүү дээ. Тийм ухаантай фарисейчүүднээс хэлээд нь шүү дээ. Үгүй энэ яг бурхны л хүн байна. Та нар битгий хүнээс ингээ ордоо гэдэг ингээл тэр дотроос ч нас хараагүй биш харсан хүн зөндөө байгаа байхгүй юу. Харамсалтай нөгөө атаахлан нэгссэн дийлэнх нь атаахаад тэгээд нөгөө ард иргэд тэр нөгөө өмнө нь ингээл тэ хосаана гэж ингээл алдаршуулаад ингээ явж исэн мөртлөө хэдхэн хоногийн дараа яасан нөгөө хүмүүсийн үгээр ингээд тий тунгуудаа аал болж байгаа. Энд ч одоо яг юу гэсэн юм тий ховсод. Тий ховсод дээрээс нь тэр фарисеучуд өөрөөсөө ингээд нөгөө тамийн хүүхдүүд ч угаасаа тий өөрөөсөө ингээд тамийн хүүхдүүдээс гадна тэр өөрөө л тэр нөгөө эдгэрэл чөлөөлөлт амлсан өөрөө л тэр нөгөө гайхамшигтай тэр энгийн ард иргэд нь шүү дээ тий тэр хүмүүс ингээд нөлөөлж байгаа байхгүй юу өөрсдийнхөө муухай юм ингээд цацаад та нар эн чинь ингээд худлаа штэ та нар энийг ингээд аал гэж энийг л ингээд ятаг гэх ингээд бүгдээр ингээд хэлэгдсэн тэгмүүд нөгөө хүмүүс чинь юу вэ нөгөө аал явж байгаа байхгүй юу тий тэгэхээр энэ тэр фарисеучуд тэр хүмүүст ингээд маш том ингээд бүдрүүлгийн чулуу болоод байгаа байхгүй юу өөрсдийнхөө муухай атаархад өөрсдийнхөө муухай үзэл бодлоо зөв зүгээр энгийн шүтээд тэ бишрэл явж байсан эдгэрлийг аваад амсаа явж байсан тэр хүмүүс рүү ингээд зүгээр илгээж байгаа байхгүй цацж байгаа байхгүй нөлөөлж байгаа байхгүй юу тий тэгэхээр яг одоо бол яг тэнд болж байгаа үйл явдал яг ингээд яг одоо үед 21-р зуунд яг тий яваад байгаа байхгүй юу тий Тэгэхээр нөгөө хүн ямар хувирамтай вэ гэдгийг энэ дээр те өнөөдөр эзнийг дагаад явж гин би гэж яат би үнэхээр л эзэн дотор ариун сүнсэн дотор явахгүй л би маргааш би хаашаа хувирхаа мэдэхгүй байх. Махан би ийм мухаа суултаараа ийм бузар энэ чөтгөр газрын ертөнцид ийм байлаа. Тэгэхээр өдөр болгон цаг минутууд угаасаа тасралгүй залбир гэж хэлсэн шүү дээ.
тасралтгүй залбирч тасралтгүйгээр эсний хайж дьяволыг байнга эсэргүүцчээж бид нар энэ бохор ертөнцид үнэхээр яг үнэн замаараа л явахгүй бол маргааш үнэхээр өөрөөрөө сайрахад би үнэхээр бүх насаараа бурхныг дагж явна гэж хизээж өөрөөрөө бүх сайрах гэж хэлсэн шүү дээ. Өөрөөрөө сайрах эрх бидэнд байхгүй. Тэгэхээр бүхэл зүйлийг яг л нөгөө жинхэнэ бурхан руу хараад эзэн рүү хараад гуулал хүн ийм хувирамтгай юм аа гэдгийг л тийм бас хэлмээр байна. Одоо нөгөө яг саний зүйл дээр одоо ингээд хүмүүс тэр одоо тэр атаархлыг одоо атаархлаар хийгдэж байгаа тэр хов сувцс хүмүүс тэр нөгөө хүмүүс дээр нь бас сонголт байж болно шүү дээ тийм. Энэ сонголт ярьж байгаа Сонголт байгаа тий. Одоо ингээд жишээ нь над дээр хурж ирэл те би танихгүй хүнийг муулаад ахаар би тэр хүний үгээр нь тэр хүнийг бодож олно. Нэг болвол өөрөө би өөрөө тэр хүнтэй танилцаа тэр хүн тийм биш гэж мэдэж болно. муу юм биш биш юм уу гэж яагаад бид нар мэдэж болохгүй биш тийм. Тэгэхээр бид нар нөгөө одоо тэр сонголтын өмнө байг тулгардаг байгаа байхгүй. Харин бид нар мэдлэггүй учраас бид нар бурхны үгийг уншдаггүй те бурхны бидэнд хэлж байгаа зүйлийг дааварлаж ойлгодгоо бидэнд үнэн үг намлууд нь те дотмог те бидэнд зааж сургаж байгаанууд нь бас халимг учраас яг нь бид нар маасыг агиух тасаад байдаг байхгүй. Маасыг таадаг штэ. Одоо нэг том хүн гарч ирэл тэр тийм гэж хичих юм бол бүгд л тэрийг тэгэл авчдаг. Ойлгорчдаг. Хүч хойлордог те. Тэнгүүт нь хугацаа ч юм уу те альва зүйл тэр тийм биш зүйлийг хараад дунгууд нь тийм биш байсан юм байна штэ л гэж зүгээр яг бол тэнд чинь тэгж бодох ямар ихтэй тэр нөгөө хүний бодож байгаа ямар их одоо Есүсийг алдсан штэ бүр тэгээд алдсан зүйл байхгүй юм чинь. Тэгэхээр ийм том үр төлөөс гарч байгаа ийм айгүй том нөгөө үр дүн гараад байгаа шүү дээ. Энэ буцаагаад хизээж хариуч чадхааргүй чинь том шийтгэл том одоо те гин нүглүүд бүрдүүлэх чулуу болж байгаа гэдгийг ерөөсөө хүмүүс ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр Библиэлд шүү дээ. Энэ нэлхсуудад нь тэгээ бүрдүүлэх чулуу болох юм бол термин чулуу хөдөлгөөсөө гадаад хайгдсан дээрээ гэдэг өөрөө Библи хэлээд өгсөн байгаа байхгүй. Тэгмээд өнөөдөр хүмүүстэй яг одоо ингээд хүмүүсийг одоо ингээд цөм чуулган дээр би ч гэсэн ингээд цөмөөсөө гарах уу байх уу те ямар нэгэн зүйл энд биш байгаа шиг санагдаад надад ингээд яг иймэрхүү нөхцөл байдалтай байж байхад хүртэл те яг энд ингээд зөвөр зөвлөчих ч юм уу те ямар нэгэн ийм зүйл ерөөсөө байдаг. Айгу хэцүү байдаг байхгүй те ямар ч одоо бид ингээд тий ингээд нөгөө шийдвэр гаргахад нь нөлөөт айгу асар хүнд хэвчтэй байдаг. Тэгээ тэр хүний өөрийнхөө сонголттой өөрийнх нь бурхантай хандах залбирал те гих мэтчсэн зүйлүүд айгу бас зүйл болдог байгаа байхгүй. Тэр бид нар өнөөдөр чи яг одоо ингээд би одоо ингээд сүмдээ үнэхээр нэрээ зөв номлол сонсож байна уу? Би зөв сургаал хүртэж байна уу те? Би яг одоо ингээд өөрийгөө шүүж харж чадахгүй шүү дээ. Нөгөө сохор сохроо газарчгүй гэдэг тийм тий. Одоо нөгөө удаас ирж байгаа номлол авлаа тэрнийхээ дагуу явдаг. Тэндээс ямар зүйл өгөн тэрнгээрээ шилдэг. Тэр зүйл тэрийг тэгж хэлээ гэх юм бол яг л тэрийг нь тэгж хэлдэг. Тэгж хэлдэг. Тийм. Гэтэ бас ингэж идэм юм аа. Миний ингээд өмнө явжсэн ингээд сүмүүдийг ингээд бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр яг миний нөгөө дотор байдаг л юм яриад байгаа байхгүй юу. Хизээч нөгөө байдаггүй цааталээ. Тэр нөгөө ингээд хадгалагдсан байгаа нэг аим шиг байна шүү дээ тий. Миний дотор байгаа гарч ирэх хэвээр илрүүлэх хэвээр тэр гэрэл ингээд харагдах хэвээр миний тэр дотор байгаа зүйлийг хизээч одоо ярьж байгаа байхгүй юу. Яг нөгөө л яг миний л зүгээр боддог өнгөцгөн хайр тэр сайн сайхан тий нэг тийм амар тийм өнгөц тий дандаа тэр өнгөц зүйлийг ярьдаг. Тийм болохоор угаасаа тэр хүмүүс чинь тэрийгээ сонсно, тэрийгээ буцаал нөгөө нийгмийн амьдрал дээр гарна. Яг л тэр өнгөцгөн нэг тийм худлаа тий нэг юуны нэг дээлтэй нэг юмны нэг ингээд халахч болсон нэг худлаа ингээд халагдаад шүү дээ. Гин нүглэн тий яг худлаа нэг бүтээлгээр ингээд нэг бүтээлэгдсэн юм шиг. Яг энэ тэр бүтээлийг ингээд сөхөөд ингээд доторхыг ингээд тий яг харуулж байгаа тэр газрыг хүн өөрөө ингээд хааж юм олох хэрэгтэй гэж би бодож байгаа байхгүй. Гэтэ хүн болгоны зүрх сэтгэлийг би бол бодож байгаа. Итгэж хүн болгоны зүрх сэтгэл дотор бол яг нэг ариун сүнс байсан ч юм байгаагүй ч нэг байгаад байгаа ш нэг үнэн яадаг ш нэг дотор нь тий. Тэр хүмүүс ч одоо 10 жил явлаа, 20 жил явлаа, за бүр 30 жил ингэ явлаа. Гэхдээ амьдрал нь хэвээр ээж одоо өөрөө ингэ ямар ч өөрчлөлтгүй ингэ нэг өөдгөө царайтай хамт ингэ яваад ингэ өөрөө яагаад ингэ олж чадахгүй байгаа тийм үстэй. Миний бодлоор тэрийг олж хараад байгаа гэж бодож байгаа.
Зүгээр тэднэрт нэг тэр сүмээс гарах, тэр комфорт зоноос гарах тэр би чинь яагаад юм чинь тэг 20 30 жил 10 20 жил ингээд хинэг тэжээлж бай тэ юу игээд ингээд явуулчаа гэд олон ингээд нэг хардын би болсон би харсан байхгүй би хараад найстайгаа яраад чи нэг л болохгүй байна яагаад байна өөрчлөгдөхгүй байна худлаа яагаад байна тэ чи би яагаад хараад штэ чи би нэг дөнгөж нэг юм ялах итгэгч ингээд олж хараад байгаа байхгүй тэгэхээр тэр 10 20 30 жил номын дуу сонссон библиэтэйг нөхөрлөсөн за тэднэртэй ариун сүнс яриагаа тохиолдол ядаж нэг удаа байхгүй л ах тэ ядаж нэг байгаах гэж найдаж байгаа байхгүй тэр тохиолдолдод бас яагаад нэг жоохон нэгж баг нэгцэл ах гэж бодож байгаа байхгүй таны амьд нэгдэл тэгээ энэ байгаа хүмүүс ер нь бол тэр зүйл нь ингээд байсан болохоор л яг энэ цуглааныг ингээд өөртөө ингээд хүсэн тэмүүлээд ингээд цаанаасаа бурх ингээд явуулцлаа байхгүй шин тэ тэгээ бид нэр энд ингээд өдөг юм сольж байгаа байхгүй стар бол тэр хүмүүс бас агт юугүй дэж бас биш л ах тэ өөр ингээд хаваад төвлөлдсөн юм чи тэр нөгөө тэрс нөгөө Есүсийг эргэтэн нөгөө навч тавиал хасаанаа гэж орлоодсэн шүү дээ. Тэгсэн чинь маргааш нь нөгөө тэр 7 хоногийн дараа. 7 хоногийн дараа те. Баг гэлцэл явжсэн шүү дээ. Энэ яаж ингэж маасаар нэрвүүлж чадчих юм те. Өнөөдөр яг нөгөө хамгаа уушлаарай. Чи их чухал юм ярих чинь. Одоо яг тэрний үн би нөгөө ярианыхаа юг яахгүй тул утаа алдагдуулахгүй тул яг ч хүн их урамтаа, хуримтаа те. Тэрний хүний нэг тэрслүү мөн чанар нь шүү дээ. Нэг юм дорхой оровчдаг те. Одоо жишээ нь бид нар сая ярьж байгаа нэг л жишээн дээр ярьж байгаа. Ариун сүнсийг гомдоосон хүний үгэнд та итгээд явж байгаа юм шүү дээ. Энд би идэгсэн, би чөлөөлөгцсөн. Үнэхээр бурхан алдар шиг явж исэн. Тэгээд тэр хүн ариун сүнсийг гомдоогоод энэ сүмээс явах шалтгаан гарсан. За бүр нарийн асуудлыг би ярихгүй бай. Тэ? Тэр хүнийг одоо явуулах сүмийн удирдлагын зүгээс шийдвэр гаргасан. Ангийн гараа явахаараа одоо гомдж байгаа юм уу, тэршилж байгаа юм уу те бусдад гадуур ингээ бүдрүүлэг болж байгаа нь харамсалтай байхгүй юу. Тэгэхээр энэ хүн одоо та бас гэмших боломж танд бол толтой те бусдад бити бүдрүүлэг болоосай. Та тийм ариун сүнсийг гомдоож байгаа хүний үгэнд орж бити бүдрээсэ гэд ямарчсан хэлээ те. Тэгээд нөгөө хасаана гэж хэлжсэн хүмүүс маань 7 хоногийн дараа нөгөө Есүсийг гал болцсон явж идэв шүү дээ. Тэгээд энэ маасаараа эргэж байгаа одоо нөгөө асуудал байгаа гэсэн тийм. За яг энэ жишээ одоо нэг Йошуа Калеб хоёр Египтэд нөгөө Египтээс гарч ирээд яг Канаан нутг руу оруулах байгаа одоо нэг жишээ байгаа гэсэн. Нөгөө үр жимсийг одоо шалгачаад ирээд 12 хүнийг явуулсан шүү дээ. Тэгсэн чинь тэр газрын нутгийн сайхныг харсан. Бас тэндээс үр жимсийг авчирсан. Зарим тэр нутгийн бас үнэхээр танд гэснээр нэг тандсан тэр том авраг битэй хүмүүс бас харсан байгаа даа тийм. Тэнд иржсэн хүмүүс нь нөгөө одоо яг наг хүний одоо яг ийм бүдрүүлэг хийдэг хүний те одоо энэ нөгөө нэг хүчтэй зүйл нь юу гэдэг нь одоо хов содс боёо те одоо бусдад нөгөө нэг юм хараагийн тэгэлдэг энэгээсээ бол хүмүүс ямар олон зүйл алддаг гэж өнөөдөр ирэх ёстой хүн жилийн дараа ирвэл юу болох вэ? Тийм үстэй. Өнөөдөр ирэх ёстой байсан хүн 5 жилийн дараа тэрийг зорлогдвол 5 жил гэдэг чинь айхтар хоногчтой тэр за 1500-аад өдөрчтэй. Гэхдээ 5 өдөр там шиг амьдрал амьдарч байхаар тэр яагаад эртхэн ирээд өнөөдөр бидний гэрчилж байгаа энэ гэрчлийн үннийг сонсоод яагаад тэр хүмүүс ирээд үннээ энэ бурхан байгаа мó байхгүй мó би тэр үнэхээр тэр бидний тэр ажилтны үед харж болохгүй юм байна гэдэг зүйлийг те одоо бид нар улам илүү танарт илэрхийлж хэлж өгмөр. Тийм учраас яг тэр нөгөө одоо бид тэр болж байгаа зүйл нь энэ хов судас маш том. Энэ сатаны үйл ажиллагаа байхгүй. Яагаад гэвэл түүний тэр ихч энд байсан бурхны сайхан үтцсэн байхгүй. Үтцсэн шүү дээ. Бүх зүйлийг эдгэрсэн. Мөн тэр харанхууд байгаагаар мэдэрч гэрлийг харсан. Үтснээс төлөөлөгдсөн. За мөн яг тэр дотордоо те хүний доторх зүйлийг бурхан үннийг мэдүүлж өгнөөсөөс хүн бол сэтгэл судлаач мөн ямар нэгэн зүйл хэзээ тэр хүн рүү орж чадахгүй те. Чадахгүй боломжгүй зүйл те. Тэгвэл яг тэр мэдсэн хүн энэ үннээс мэдчихэл байгаа. Өмнө түүнтэй адилхан Египт ч байсан хүмүүс ч гэсэн яг тэр бурхны гайхамшуудыг үтсэн тэнд хүчтэй шуураа бороо орж иж хахад өөрсдөө газар нь нүцчил байсан. Тэ? Есүсийг ч гэсэн муу итгэжсэн. 7 хоногийн дараа түүнийг гэж хивжсэн зүйлүүд нь сатаны хийж байгаа энэ хов сойцс буюу энэ нэг тарих ухаалт түрүүн ярьж байгаа те энэ хасар том зүйл хот хоормог зүйл нь ажиллаж байгаа байхгүй. Хасар том. Энэ бол хасар том аимшигтай зүйл. Сүнслэг хүч ажиллаж сүнслэг хүч нь энэ сүнслэг хүчний одоо чинь нэг хөл болж байгаа гэсэн үг байхгүй юу? тэгчж байгаа юм. Тий яг. Тий. Сүнслэг хүчний
Фарисеучуд өөрөө болсон шүү дээ, тийм үстэй тийм. Мөн бурханд итгүүлэхгүй тул 10 өдөр 12 хүнийг илгээхэд 10 бурхны эсрэг тэрсэн байхгүй юу? Бурхныг хараагүй шүү дээ тийм үү? Бурхныг хараагүй мөртлөө хамаа айлаг мөртлөө тэр юу яаж сургацсан хэрэг? Яг нотогоо яг хэрэггүй байхгүй юу? Энэ бурхныг шилжиж байгаа байхгүй юу? Ингэж амар хэлсэн байгаа байхгүй юу? Энэ нь өөрөө бурхны эсрэг тэрсэлж байгаа энэ зүйл байгаа. Тэгвэл өнөөдөр яагаад энэ сум чулууд гэрчлэж байгаа гэрчлэгчдийн эсрэг тэрсэж байгаа үнийг үдчихэд амсчаад мэдэрчээд ягаад тэр хүний амнаас тийм зүйл гарч байна. Тэр сүмрүү очиж болохгүй шүү гэдэг үг гарч чадж гин гэдэг. Одоо болох ёстой юм байна. Болдго юм байна. Бас юм байна тийм үү? Бас юм байна. Энэ хүмүүсийн хүлээж авсан төлөөс нь басан. Харин тийм. Тийм үстэй тийм. Хүн бид нар ямар олон хүний дагуулж өгдөг вүлээ. Манай нутгаа оруулахгүйгээр бурхан Иесусээр хийсэн зүйлийн үеийн дараа еврей үндэстэн ямар амтыг үзлээ. Тэ? Хүүг нь алсны төлөө. Тэр бурхан төлгөө байсан. Гэхдээ Юдасыг хэлдэг үстэй. Тэр хүн төрөөгүй байсан бол дээрээс юм а гэж байгаа байхгүй. Тийм. Тэ? Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байсан шүү гэж хэлдэг байхгүй. Өнөөдөр миний нялхсуудыг бүдрүүлэхийн тулд та өнөөдөр бүдрүүлэх хийх юм бол зүүндээ термин чулуу хийгээд тэнгист хайдаа хийж авахгүй шүү. Өөрийгөө хал гэдэг нь шүү дээ. Тэр нэлээд хөнгөн туснаа гэдэг байгаа байхгүй юу? Тэгэд өнөөдөр ийм үгийг зүгээр нэг гомдлоос олж, зүгээр нэг бур ойлголтоос олж, зүгээр нэг жижигхэн үгнээс бол тэр хүмүүс ингэж бүдэрж байгаа бол энэ аясар том зүйл хүлээж байгаа. Энэ бол асар том зүйл. Энэ Библи өөрөө ингэж хэлдэг бидэнд. Одоо энэ нөгөө Матай номдэр, Марк номдэр хэлсэн шүү дээ. 15-ын 9 дээр Пилат тэдэнд юудэчүүдийн хааныг та нарт суллаж өгөхөг надаас хүсэж байна уугүй. Учир нь ахлах тахилчид атаархсандаа Есүсийг барьж өгснийг тэр мэдэж байлаа. Гэвч ахлах тахилч нар Барабыг оронд нь сулал гэж гуй хэмээн хурсан олныг ятгах гэж байгаа байхгүй. Монгол нөгөө хүмүүсийг ятгаж байгаа штэ. Ятгах чинь гэдэг чинь нөгөө өгөөрөө тэр хүмүүсийг ховсчихж байгаа байхгүй. Өмнө хосоонаа гэж хэлчихсэн хүн чинь хүмүүс чинь эргээд нөгөө Барабыхаа суллаа наа хүмүүс Есүсийг алаа гэж байгаа. Сонголтоо хийж байгаа сте. Сонголтоо хийж байгаа сте. Тэр ятгалаг сургаалт төгс дээр нөгөө ингэж хэлдэг штэ. Ятгалаг хүчтэй бол үг хамттай бол ятгалаг хүчтэй гэж хэлдэг штэ тий. Тунгууд тэр үг бас яаж хүрсэн болоо тий. Яаж хүний тархийг ингээ ховсцсон болоод өнөөдөр өөрийнхөө итгэлийг өгөөсгөж тэр хүмүүс ярьж байгаа. Тунгууд энд ирээ тэр гой зүйлийг амсцсан хүн хэлж байгаа гэсэн штэ. Ариун сүнс ажилт юм байлаа гайхалтай ажилтгаа. Гэхдээ гайч юм бэлээ гэж ярьж байгаа гэдэг чинь өөрөө өгөөсгөж байгаа сте. Өөрөө өгөөсгөж ярьж байгаа гэдгийг бас сонсож байгаа хүн ч гэсэн өөрөө анхаарч үзэх хэрэгтэй ш. Тийм сте. Энэ хүн хоёр өөр юм яриад штэ. Үний юм уу хотлоо юм уу? Сонсож үзэх шаардлагатай штэ. Тэгүн гута өнгөсөж юу хэлж байгаагаа та юу л бодлогогүй хэлсэн үг бүрийнхаа төлөө шүүгднэ. Тэр хүн өнөдөр өөрийнхөө юу ярьж байгааг бодохгүй хэлсэн зүйлийнхаа төлөө ингэж шүүгдэн штэ. Тэ? Тэгүн яг юу ярьж байгаа гэдгээ бас бодож үзэх хэрэгтэй. Яагаад бид нэр энийг хэлж байна? Би гомдлоосоо гаргаад байна уу? Эсвэл миний зүрхний хандлага өөр байна уу гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй байгаа байхгүй тий? Нөгөө ховс гэсэн чинь энэ дэр нэг жишээ байгаа байхгүй юу? Би ингээл маш гоё харилцаатай байгаа тий? Игч байгаа штэ таньдаг игч маань. Тэнгуут ингээд дахиад нэг таньдаг игчтэйгээ ингээд бид нар гуруулаа байж агаад нэгэнтэй нь илүү их харьцаад эхэлсэн чинь тэр хүний дотлоос гомдол гарч ирээд эсвэл атаархал ч юм уу те ямар нэгэн зүйл гарч ирэнгуутаа тэр хүний талаар надад ярьж эхэлсэн байгаа байхгүй. Тэр тэгтээ нэг амир тэгж муулж яриаггүй за. Хүний айл болох болохгүй бүтггүй талыг нь ярьд юм байлаа. Тэнгууд би тухайн үедээ сонсол за гэл ингээл зүгээр энгийн юм ярьж байгаа байхгүй юу. Гэхдээ тэнд юу болсон гэхээр тэр хүний алдаа оноотой тэр айл болох тэр суул талуудыг нь олж харахаар зүйлүүдийг ярьд юм билээ. Амар. Тэнгууд тэр зүйлийг ярьчингууд би гайхаад за гэсэн хэрнээ дараа нь яг тэр зүйл тэр хүний хэлсэн зүйл нүдэнд харагдаад ихдээ амар сонир. Нүдэнд харагдаад ихдээ тэнгууд тэр хүний хэлсэн байж тээ гээл. Зүг хэлсэн байж тээ. Үнэн байж тээ. Тэр хүний ярьж байгаа зүйл нь өөрөөх нь амьдралтай таарахгүй ангууд хутлаа ярьж штэ. Надаа ингэж хэлчихэд тэр хүний сонсон юм нь харагдсан байдаг. Энэ өөр юм яриад штэ. Амьдрал нь ийм байхад өөрөө ийм юм яриад штэ. Гэсэн ийм нэг юм
бодол орж ирэнгууд би нөгөө надад тэр хүнийг муулж ирсэн хүнтэй санаа нэгтчихэж байгаа. Ингэнгүүт тэр ховс ингэж хүний дотор ажиллаж байна. Тэр нь яаж ихэр тийм зайлтан мэхий муухагаар маш муухай. Шууд албаар хүчээр ингэж өгөөсгөж ярихгүй, муулж ярихгүй. Гэхдээ тэр хүнд дургу болгох, тэр хүний алдаа оноотой тэр зүйл рүү илүү байгаа юм шиг тийш чиглүүлдэг. Тэгээд яг л тэр нь болдог. Тэнгууд хүн хараад тэр үгэнд нэгтгэхэд за нэрээ тийм ээ. Тэгээ явандаа тэр хүнийхээ эсрэг хэрсэлж эхэлдэг. Хэрслээд ихлээр өөрөө тийм байсан мэт эн чинь ийм биш те гэсэн дургуутсал гарч ирэх юм. Энэ нөгөө хот өвдсөн байгаа байхгүй. Тэгээд тэндээс гарсны дараа би яагаад тийм үйлдэл хийсэн болоо гэж бодож эхэлж байгаа байхгүй. Монгол яг тэр ховс өвдсөн нэг зайлмихийнх нь арга нь яг ингэж явагдав. Ялангуяа Христ итгэгч хүмүүсийн дунд арай илүү их олон жил болсон хүмүүс өөрийнхөө 20 жилийн туршлага дээр ч юм уу тэгээ 10 жилийн туршлага дээр үндэслэнгуудаа өөрөө аваагүй тэр зүйлээ шинээр ирж байгаа хүмүүст тэр хүмүүс яагаад ирж байгаа те бурхан тэр хүмүүст гой зүйлээ өгөө бурхан тэр хүний дуудсан учраас тэр хүн сүмдэр ирж байгаа штэ тэгж яхад яг бурханыг хайгаад ирж яхад нь өөрийнхөө нөгөө нэг бат цугдсан тэр ойлголтоор бурхан тийм юм бэ тийм билээ гэж мэдэн хэрэг ярьчингууд нөгөө шинээр ирж байгаа хүн чи бурханыг хайгаа явж байгаа баяр хүртэй байгаа штэ тэгээ тийм үү бурхан ингэ тийм үү зүгээр хүлээгээд авчиж байгаа. Хүлээгээд авчингууд тэр ойлголт тэр үг нь тэр шинэ ирж байгаа хүмүүсийн зүрхэнд суугдаад яг тэр хүнтэй адил болоод цаг хугацаа өнгөрөх тусам олон адилхан болно. Араас нь орж ирж байгаа хүнтэй яг тэр үгээр ярина. Зүгээр ингээд нэг юм дээрээсээ доошоо урсан нэг тийм нэг юм урсгал байхгүй тийм. Тэгэхээр тэр хүн өөрөөс юм хэлсэн байгаа юм байхгүй. Яагаад гэвэл тэр хүн энэ газар гомдсон байж штэ. Тэр гомдлыгээс одоо тэ ховс хувьд ашиглаж штэ тийм үстэй. Яг л 20 жилийн итгэж өнөөдөр гомдож болохгүй гэдэг зүйлийг одоо хүртэл ойлгохгүй яваад Библиэр байгаа зүйлийг хүн өөрсдөө бурхан үзэн яддаг зүйл штэ. Тийм үстэй тийм. Бурхан дайснаа бол хайрлаг гэж хэлсэн байна штэ. Тийм. Гомдлыг тээж болохгүй гэж хэлж байгаа штэ. Уучлаа гэж хэлж байгаа байхгүй. Нүрсэглээ тандаа. Тэр санаа атаархдаг бол атаархал ямар айл атаархал нь барисачуд атаархсаар байгаа л Есүсийг халаа хийсэн штэ. Энэ дэвшээ сатан ажиллаж байгаа байхгүй. Өнөөдөр бидний дотроос гаргаж байгаа эдгээр зүйлдээ тэр чөтгөр ажиллаж байгаа тэр хүмүүс яг өндөр олж чадахгүй байна. Мэхлэгдсэн байгаа сте. Хонц сууд тэр дээр чөлөөтэй ажиллаж байгаа байхгүй. Тийм учраас түүний амнаас яах нь вэ? Бидтэй гоё нарсан, би мэдэрсэн. Гэхдээ тэгтээ яах нь вэ? Юу гэсэн үг юм? Энэ бол басан өөрийгөө тэр таглыг тэр чөлөөлтийг тэр бүх үн цэнтэй зүйлүүд нь ямар амар болохоо гэдэг. Би одоо тэр үнээр хэлж чадахгүй лээ. Тэгтээ бас л ямар тэр хүн бид нар өнөөдөр хүмүүс өнөөдөр яагаад энийг би биндэ гэж хэлж байгаа те. Таахал, гомдол, үзэн ядалт, уур уцаа энэ дотор байгаа зүйлүүд нь сатаны өөрийнх нь ажилтдаг нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг үд халхууд нь байгаа даа байхгүй. Энэ дээр нь ажиллаад байгаа учраас яах нь ховс хувьцаар тэр хүмүүсийг яг л тэгж ажилуулдаг. Тэр үнийгээ цацаар хийсээр л байгаа. Тэр өөрийгөө зөв л гэж бодоод байгаа байхгүй. Тэ? Яагаад бол зүрхэнд нь тэр зүйл нь байгаад байгаа учраас би яг л зөв хийж байна. Би энийг тэр бодосгүй. Тэгээ бурхан түнд хайртай тий. Тэгтэл бүдрүүлнэ гэдэг чинь нөгөө нэг нялсыг ирж байгаа зүйлийг бүдрүүлнэ гэдэг чинь хамгийн амар зүйл гэж байгаа байхгүй. Нөгөө бас ингэдэг шүү дээ. Дэмжлийн орон зай олдохгүй байх вэ? Гэдэг шүү дээ тий. Ингэж явж байгаа да тий юу тохиолдоогүй бид нар одоо 5 минутын дараа цагийн дараа хэд хоногийн дараа юу болохыг мэдэхгүй шүү дээ. Тэр хүн ямар зүйлд үд хаалга нэгээд өгсөн байгаагаа бас мэдэхгүй байхгүй. Тэгэнгүүт гэмшлийн орон зай олдохгүй байх вэ гингүүд бүх зүйлүүд тий эргэх боломжгүй болчихвол яана тий. Бас тэрийг бас бодолцож үзэх хэрэгтэй. За тэгэхээр итгэгчтэй одоо бүдэрсэн ямар аль нэгэн итгэгч Бурхны сүм чуулган дотор сэтгэлсэлээр өөрөө хүүхдэн итгэгчийн үгэнд бүдэрхгүй таанаа авлахад төлөө та эрүүлэр харж бүгдийг өөрөө шууж өөрийнхөө амь орлын төлөө хөдлөх ёстой юм сэрэх ёстой шүү тийм магадгүй одоо ингэж бүдэрдэх хүн бол цөөхөн махалдаа Бурхны сүм чуулганаас болохгүй бол одоо дундаасаа зайлуул гэж үг байгаа штэ тэр үгийн дагуу энэ сүм чуулган болоо шийдвэрээ гаргаж ирсэн тухайн үед бол ингээ явсан та гэмшээд одоо Бурхны өмнө суух байтал дахиад одоо бусдыг бүдрүүлж авах нь бол итгэж таны бас одоо санах сэрэг цаг
бас юм аа та үнэхээр гимших хугацаа танд олдохгүй гээд өнөөдрийн гэрчлийн гол санаа бол гарлаа. Ингээд төгсгөлийн хормыг бас үлдэж байна тий. Итгэгчдэд ер нь итгэгчтэй хэлэхэд би хүмүүсийн үгийг аягүй. Тэгээ би биенээс аягүй үгийг авах юм ба тий. Мэдээж бас яг зүгээр за энэ хүн надад яг үнийг хэлчих байх таа л гэж бас магадгүй гордож ижил тэгж авдаг. Гэхдээ бид нар нөгөө үр жимсээ маш сайн таних хэрэгтэй. Тэгээд ариун сүнс л үр жимс. Ариун сүнстэй хайр, инрэл, нэгүсэл, төвчээр, дүлгөөн, зан, сайхан сэтгэл, бие захирах гэдэг. Эдгээр бүх үр жимсүүдийг бид нар яагаад өнөөдөр олж харахгүй байгаа юм бэ? Бид нар яагаад тэр хуур уцаартаа үзэн яц мэдээж энэ зүйл нь бидний дотор харагдуу тэгтээ түүний үр дүн гаргаж байгаа зүйл одоо гаргаж байгаа үйл хөдлөл бүрэн те яг хиллэгж байгаа тэр ховж тэр ямар нэгэн байдлаар хов сувцын одоо арга замаар түрүүн одоо манай лага аюу гой тайлбарч хэллээ шүү дээ те яг энэ залмигтай аргаар ингэж хэрэгжилж байгаа зүйл нь биднийг бүдрүүлж те төөрөлдүүлж байгаа юм шүү би та бүгдийг яг энэ бүх зүйлийг маш гайхалтай үнээр олж хараасаа те бурхан бас энэ дээр үнэхээр нэгүүлсэнгүй хандаж та бүгдийг бас мэлнийг те нээж их болтгой гэж нэг Петр Паул залбирсан байдаг шүү дээ. Амен. За бүхэн эзний хүсэл чуулган дээр л үнэхээр ариун сүнс ажиллаж бурхны хүч нэгүүлсэл буусаар байна. Та хэрж өрөөлөө хүртэх одоо зохистой ховтой нэгэн бас мөн шүү тий. Шөө нэмчлэх үг байна уу? Энэ нэг үр жимс харна гэдэг байгаа шүү дээ. Тэн дээр болохоор нэг би одоо ингээд өмнөх явж исэн зүйлээ санаад бодоодсэн чинь хийсэр явж исэн юм лээ. Тэнгод ингээд бид нар бодтоор үр жимс харна гэдгийг ерөөсөн мэддэггүй юм байна. Одоо хүмүүс ингээд бодтоор үр жимс харна гээл хараарай гэж тэгж байгаа шүү дээ. Тэгвэл харах хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа хэрнээ яг яаж харах, ямар юм байдаг гэдгийг ерөөсөн мэдгүй байгаа учраас нэг юм хийсүр ойлголтод тэр нь ерөөсө бодтойгоор бууж өгч чадахгүй байгаа байхгүй. Хэвээ бодоодсон чинь гимшил хүртэл бодтой байгаа байхгүй. Яагаад тэгэхээр бид нар гимшингуудаа тэр зүйлээ хийхэ болж байгаа. Гимшлээ бодтой үр дүн байгаа байхгүй. Тэгвэл гимшлийг хүртэл ингээд буруу ойлголцсон байгаа. Үр жимсийг хүртэл ингээд юм бороо ойлголцсон. Яаж гэхээр мөнгөтэй олох ч юм уу. Эсвэл амжилттай явж байгаа хин нэг үр жимстэй явж гин гэж ойлгодог. Эсвэл олон хүнтэй газар ч юм уу те. Үр жимстэй байгаа гэдэг ойлголтыг эсвэл гоё өнгө үзэмжтэй газар. Сүм чуулган маш гоё ойлгоцсон ч юм уу. Эсвэл тийм явж байгаа эсвэл алдар нэртэй болж байгаа тэр газрыг Библиэс сургууль сурж байгаа хүмүүс яж болно те. Ийм олон жишээнүүдээр нөгөө тэрийг бодтой гэж үздэг. Тэнгод ариун сүнсний үр жимс юу гэдгийг мэдгүй байгангууд Библийг уншаад яг өөрийг нь хэлсэн байгаа зүйлийг алгасаад ингэ яваад өгч байгаа. Тэнгуудаа өөр гоё юмнуудыг нь хараад тэнгуудаа яг үндэ хүн худлаа ярьж байгаа мэдж байгаа штэ. Тэнгуудаа худлаа ярьж болохгүй гэдгийг Библиэр уншицсан хэрнээ тэрийг хийж чадахгүй байхгүй. Тэнгуудаа чадахгүй болоод тэнгууд нь тэр зүйлийг хүлээж авах байж. Зөөр өөртөө ингэ хаан босгоод тэнгуудаа хажуугаараа өнгөрөөл хүн ингэсэн гэж бурхны өрөөлийг хайгаа яваад байгаа байхгүй. Тэгээд одоо над Исая яриа чинь ингэж штэ. Яг ариун сүнс гэж яриад байдаг. Гэхдээ ариун сүнсний ихэрлэн байдаггүй та. За яг энэ дэр болохоор нөгөө ариун сүнсийг бодтойгоор ярьж байгаа штэ. Тэгсэн хөрнө ариун сүнсний бодтой үр жимсүүдийг хийсвэр ойлголт болгоод хуурцсан. Тэгэн гутаа тэрийг яг амьдрал дээр болохоор яаж хэрэгжүүлдэг гэхээр одоо нэг хүнээс гарсан үр жимсэд штэ. Мөнгөтэй болох тэр төрөний хэлсэн те амжилттай харагдах эсвэл одоо яа дээ ариун сүнсний үр жимс гээд инрэл хайр сайхан сэтгэл гээд мэдээд байдаг хэрнээ тэрийг өөрийнхөө хүчээр хийдэг. Хүчээр ингээ хийгэн гот дотор нь тийм зүйл байхгүй хэрнээ хүчээр хийгэн гот хүн өөрөө тэрийг нөгөө юм автоматсан шашинлаг тийм болоод ирдэг. Яг нэг юм хийсэр ойлголт өгдөө шүү дээ. Одоо нөгөө боддын шашинд за чи би ном уншиж байгаа чи сайхан итгээрээ. Тэгээ болохгүй шүү дээ өөрөө тэр чи сайн итгээгүй юм шүү гонгот нэрээ тийм байна ингээ явдаг шиг яг нэг юм хүн болохгүй штегээ хэрэнгот чи өөрөө тэгсэн биш үү гэдэг хүний юг ингээ няцаачдаг. Тунгуудаа ариун сүнсний илэрлийг яг тэнд нөгөө нэг харж мэдгүй байгаа болохоор Библиэл дээр бичигдсэн одоо нэг юм зүгээр хийсвэр үг төдий болгоод хувиргацсан. Үг хүний тогтоогц одоо ариун сүнсийн үр жимсүүдийг хүний тогтоогдсон одоо нөгөө бүтцээр л бий болгочиход байгаа байхгүй юу. Энэ одоо юу гэдэг түрүүний хэлээд байгаа одоо тийм гаднах зүйлүүд нь хэрэг амжилттай явж байгаа л тийм ингэж байгаа тэгж байгаа л гэсэн зүйлүүдийг хэлээд өгч байгаа юм тийм. Тэнгүүт нь тэрийг харж авах юм бол энэ ариун сүнсийн үр жимс. Өөрсдөөс ариун сүнс гэж яриад байдаг мөртлөө тэр нь гэсэн хийсвэр тийм ариун сүнс биш л байгаа байхгүй юу. Яагаад хүний тогтоогдсон зүйлийг нь гаргаж байгаа зүйл нь хэрэг ариун сүнсийн үр жимс гэж байгаа юм бол тэр яриад байгаа зүйл чинь хүний тогтоогдсон ариун сүнс л байгаа байхгүй юу. Тэр ариун сүнс биш л байгаа байхгүй юу. Тэгмээд ариун сүнс нь би үр жимс гэж штэ.
миний үр жимсгээ ариун сүнс, ариун сүнсийн үр жимс нь юу юм гот 9 үр жимсний гот тэр чинь хаана ариун сүнс хаана дээ гадна байгаа юм. Тэр үр жимсээс гаднаас орох юм бидний дотроос л орж байгаа юм тий. Тэр дотроос нь бичигдсэн тий. Библиэр. Тэгэхээр зөвхт нэгэн гэдэг байгаа тий. Зөвхт нэгэн энэ дэлхий дээр амьдрах тэр одоо бурхан одоо өөрийн хүмүүстээ өгчсэн зүйл нь юу гэхээр дотроосоо тэр үр жимсээ дүүж байгаа нэгнүүдэд тэр зүйлүүд нь л ирж байгаа байхгүй та. Эд чинь шалгагдаж мэдээч компанид гэсэн хүн ажилд орж байгаа бол тэр доороос нь явж байгаа хүмүүсээ те мэдээч хариуцлагатай харж байгаа те тэр хүний тэр даван туулж байгаа зүйлүүдэд дамжуулаад тэр хүн одоо удирдлагын хэмжээнд өсөж хөгжих те цэцэглэх зүйлүүд гарч ирдэгтэй адилхан гэсэн яг л өнөөдөр бурхны үйл ажиллагаа ч гэсэн маш нэхуур те нарийн шалгагдаж галаар шалгадна гэдэг байгаа сте те хийж байгаа үйлдэл бүр нь галаар шалгадна гэдэг шүү дээ. Түнгүүд нь одоо яг түрүүний чиний хэлж байгаа тэр зүйл дээр чи хүний бүтээгдсэн зүйлүүдийг нь галаар шалгангуут нь мод арт юу гэдэг те дисмисээр баригдсан зүйлүүд нь галаар урсчих байгаа байхгүй юу. Тэнгүүт нь чинь сүнсээр баригдсан зүйлүүд нь тэр гал яах нь үлддэг. Тэр барилгууд нь тэр одоо баригдсан зүйл нь үлдээд тэр хүн яах нь гайхалтай тэр шагналаа авчихж байгаа байхгүй юу. Энэ нь мэдээж явхад харахад нөгөө дэлхийн нүдээр харахад үр жимс харагдахгүй байх боловч яг нь энэ нь хийгцэл байгаа байхгүй юу. Хийгцэл байгаад байдсан байна гэдэг зүйлийг бидэнд ойлгуулж өгöd байгаа байхгүй юу. За хүмүүс нөгөө нэг яг энэ таталт үр жимс гарахгүй байгаа юм байна. Биднийг яг бол таталт нь альва зүйлийн амжилтанд харагдах хэрэгтэй гэдэг байхгүй юу. Тэнгүүт нь тэр нь галаар шалгадахад тэр уусаад энэ хийж галаар шалгадахад чинь тэр хийсэн одоо тэр сая нөгөө дэлхийн хамгийн баян хүн гэдэг хүмүүс нас орж илээ шүү дээ. Тэгээ тэрний рэд хөрөнгөн тэдгээр зүйлүүд нь галаар шалгадаад тэр хүнийг амийг нь мөнх хамтаа болгож чадахгүй л шүү дээ. Тэр хүнийг авч чадахгүй л шүү дээ. Яг тэрнтэй адилхан өнөөдөр бидний ч гэсэн бидний тэр зүйлүүд бид баталгаатай байхгүй. Яг баталгаатай зүйлээ хийж байгаа л гэсэн үг. Тийм одоо сүнсээр хийж байгаа учраас байхгүй. Тэгээ дотор өөрчлөлт гардаг тий. Дотор өөрчлөлт гардаг. Дотор гарна шүү дээ. Дотроос гардаг. Өнөөдөр миний амьдрал дээр харагдахгүй байлаа ч гэсэн миний дотор тэр бүх зүйлүүд болоод дотроос өөрчлөгдөж байгааг мэдэрч байгаа байхгүй. Тэгээ нөгөө хэлсэн шүү дээ. Бурхны хүч үгээр биш тий. Бурхны хаалт үгээр биш хүчинд байдаг гэдгсэн шүү дээ. Тэнгууд ариун сүнсний үр жимс 9 үр жимс харагдана. Дээрээс нь ариун сүнсний бас хүчний илэрлүүд харагдаж байгаа байхгүй. Тэнгууд хүмүүс хүчийг нь алгасаж хаянгуудаа үр жимсийг яриад байдаг. Тэнгууд тэр нь байхгүй хүмүүс яадаг вэ? Махан биеэрээ тэрийг харуулж байгаа. Өөрийнхөө үр жимсээр харуулж байгаа байхгүй. Сайхан загнаал те сайхан ингээл нөгөө нэг яг үгийн аваа шингэлээ. Ингээл сайхан загнаал ингэнгуудаа энэ яг ариун сүнсний үр жимс нь гингуудаа цаана нь ариун сүнсний өөр бусад хүчний илэрлүүд нь гарахгүй байгаа байхгүй. Тэнгууд тэрийг халахын тулд тийм одоо нөгөө хэсэгхэн үгийг аваад илэрлийг нь харуулад тэнгууд нөгөө хүмүүс ч гэсэн хүчийг нь мэдгүй өнөөдөр харагдаж байгаа те зан чанар хийж байгаа үйлдэлүүдээр нь хараад дүгнээд бурхны хүн байна гэд ингэ яваад. Тэгэл айгүй олон хүмүүс хуурдагдаж амьдраад байгаа байхгүй. Яг бол нэгэн хэсгийг хараад байна штэ. Тал хэсгийг харчингуудаа цаанаага хүчний чөлөөлөлтөө те хүмүүс дотроосоо чөлөөлөгдөх хэрэгтэй байгаад маш олон хүмүүс дотроо ингэж санагдаж штэ те чөлөөлөгдмөр байна. Би бүр амар ингэж чөлөөлөж санаг дотроо баг хашаармаар санагддаг гэсэн байхгүй. Сүнс нь эдгэх хэрэгцээ байна. Эдгэх хэрэгцээ. Тэгтээ ивчээд тэр газар одоо биний явж исэн тэр газрууд надад тэр зүйлийг өгч чадаагүй байхгүй. Тэнгууд хүн гаднаасаа ингээл бариад доторх нь улам бүр хатуурал. Тэгэл айгүй олон тийм мэхлэгдэж байгаа хүмүүс. Тэгээ тэрэндээ бүр ингээ сүүлрээ итгэцэн. Яг итгээд өөрийнхөө дотор тэр хуурамч зүйлийг бий болгоцсон. Өөрийнхөө тааламжтай юм. Бас гой зүйл нэ. Эдгээрээс ямар ч хууль байхгүй маач байхгүй. Тэнгүүт нөгөө ариун сүнс үр жимсээс ямар ч хууль байхгүй байх юм бол хүний зохиогоод бүтцээс тэр хууль юм байцсан байх шүү дээ. Бидний бистэ хууль байхгүй. Ягтаагаас тийм махан би нөгөө харагдж байгаа тэр үр жимсүүд нь те яг хэдийгээр нөгөө яг тэр дотор нь байгаа зүйлийг одоо дотор байгаа атаархал, хорсол, уур, цаар, бухимдал те одоо эдгээр зүйлүүд нь яах юм бэ? Энэ зүйлүүд нь хизээш нөгөө нэг энэ дэлхийн тэр сатаа чи хууль эмрэгчлээ гэж байгаа шүү дээ. Тэ тэрийгэ барайл явж байгаа шүү дээ. Ой чи надад уучлах юм чинь би чамаа сайн хандж яах гэж хизээш тэгж яахгүй. Сатаа тийм нэг юм биш байхгүй те. Тэгэхэл тэр зүйлүүдээр дамжуулаад түүнийг шүүн те цавчин цохон нүдэн алан тарчлан сүйтгэн устгах гэдэг зүйлүүдийг хийж байгаа байхгүй. Тэгвэл ариун сүнсний тэр үр жимснүүд нь яах нь эдгээр зүуд ямар ч юу байхгүй учраас яах нь энэ зүгээр л олон илүү энэ зүйлийг даван тулах тэр гайхалтай ялалтыг авах те тэр гайхалтай зүуд хөрх зүйл нь тэр байгаа байхгүй. Энэ нь тэр бидний одоо тэр бурхны хүсэж байгаа тэр адрын тэтэнтэй
тийм гайхалтай хүрх зүйл нь ариун сүнсний үр жимс. Тэр бидний шүүгч. За тийм одоо ингээд Библиэлд бичигдсэн одоо бидний одоо Есүсийн 12 дагалдагчнаас авахлал ингээд тэрнээс хойш дэлхийд даяар ингээд Есүсийн маш олон ингээд дагалдагч нар явсан байгаа шүү дээ тий. Одоо зүгээр Библийн жишээнээс харахад 12 одоо дагалдагчаа Юдасыг ингээд оролцуулгүйгээр ингээд Паулыг ингээд нэвжээл та тий. Ингээд дагалдагч нар нь ер нь ингээд хараад хахад тэд нар ингээд маш ингээд итгэл дээр ингээд өөр тооштой ингээд бүр ингээд бүх замаа ингээд дуусгаж чадсан хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ариун сүнсний үр жимсний нэг нь одоо нөгөө төвчтэй байдал шүү дээ тий. Тэгээд хайр байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг юм хүмүүс амар их ингээд хавчлаг ингээд амсчихсан мөртлөө энэ хүмүүсийн дотроос хизээч юм хацсал тий гомдол эсвэл юм атархал энэ мөн намайг инглээ гэж өртөөсөн нэг нь ч тэгээг байгаа байхгүй. Ингээл тэгээ бүгд л ингээд бурхан минь эдгээр ингээд юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа шүү гэл ингээд ямар агах хайр вэ тий юу гэсэн үг ингээд бүр ингээд чулуугаар ингээд нүдүүлээд зодуулаад ингэж хүртэл ингээд аав эдрийг уучлаач гэдэг яг ингээд Есүс шиг байсан байхгүй юу. Тэгэхээр ингээд тэгээд бүр эдгээр ингээд маш их ингээд зовлонтой замыг ингээд туулж ингээд явсан мөртлөө итгэлээсээ хизээч ганхаагүй ямар их төвчээр вэ те яг ингээд бүр ингээд амьдрал дээр нь ингээд жинхэнэ тэр ариун сүнсний үр жимс гэдэг чинь ингээд харагдаад ингээд явдаг зүйл юм байна л да те. Тэгээд энэ ариун сүнсний үр жимс биднэрт дотор ингээд ургаж ихэснээрээ бид нэр нөгөө итгэлийнхаа амьдралаар тэгээд замаа дуусгаж чадж байгаа байхгүй. Бусдаар бол бид нар чинь бас тий амар штэ ингээл нэг хүн аваад одоо муугаар ярихад чимүнаа юу гэдэг байгаа ингээл тий өөдөөс нь аль ингээл авалчих гал яадаг штэ тий гэтээ үнхээр ариун тий үр жимсээс нэг баг багаараа дургаад байгаа мó яагаад байгаа миний дотор бол одоо бас тий нэг ийм амар уур уцаар нэг амар юм ачнаа юу нэ чи ингээл тий ингээд эсэргүүцээд ингээд няцаагаад ингээд эсэргүүгээд ингээд ууралдаг байсан тэр зүйл маань өөрлөгдөд байгаа байхгүй яг санаа. Би ингээд бас нэг тэр юм нэг зүйлээ ханддаг болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол бас жижигхэн ингээд нэг үр жимс сургаж байгаа гэсэн үг байхгүй тийм хэлж байгаа байхгүй яг сүнсний үр жимс. Би аль тэгж харж байгаа тийм айгүй баяртай байгаа. Ер нь бол итгэвч хүний хамгийн тийм бидний юм хамгийн чухал зүйлс энэ үр жимсийг ингээд дотроос зүгээр ингээд ялгаж ингээд ургадаг тийм л юм байгаа байхгүй. Бидний хүч хизээч ордгоо. Өмнө нь би бол тийм ингээд амар хүчээрээ сайхан болох гал тийм ийш тийш ингээд илгээл мэргэлтэнд очлоо. Нэгэн сайхан сэтгэлтэй нэгэн сайхан үнтэй ингээд очиалаа гэж ингээд мэдээж өрөвдөг зүрх сэтгэл байна. Дотор хайрлах тийм юм төрн тий хотлал бас нэг сарайлаа явахгүй. Гэтэ бас хотлал байхгүй юу. Тэгээд одоо ингээд цаашдаа өөрийгөө хармаар л яг өмнөх би бол амар сүрэнд яг л ингээд хотлааны хуурай тий ямар ч нэг үр жимсгүй хуурай тийм яг л фарисей итгэж байсан байгаа байхгүй юу. Тэгээ одоо яг ингээд жинхэнэ ингээд дотор орж ирээд ингээд амьдралтай ингээд дотор ингээд миний одоо ингээд хөрсийг ингээд бэлдээж байгаа юм тий дотор ингээд цэвэрлэж байгаа юм шиг хөрсийг ингээд бэлдээд нэг юм тарих гэдэг шүү дээ гоё юм тий би энэ дээр хийж хэлээд байгаа байхгүй юу. Амен. Тэр юм шиг тэгээд яг нөгөө өнөөдрийн энэ гэрчлэлтэй гайхтай нөгөө шүүгдэхгүй тул чи бусдыг шүүг гэх нэг үг байдаг тий. Гэхдээ итгэгч нар биднээс шүүлтийн талаар гэрчлэлт хийсэн манай хэсэг номлолж орсон шүү дээ. Тэгэхээр бидний энэ өнөөдрийн энэ гэрчлэл хин нэгнийг шүүх гэсэнгүй. Яагаад гэвэл өнөөдөр Библиэлд гарсан үг тэгвэл тэ энэ Библийн үгийг үнэхээр энэ хүн хэрэгжүүлж чадж гин үгүй юу гэдгийг биднийг шалга шүү гэдэг үл эзэн хэлсэн учраас үгийн дагуу бид нар яг энэ зүйлийг хэлж байгаамаа. Тэгэхээр нөгөө нэг яг эзэн байгаа газар ариун сүнс байгаа газар өөрийнхөө дагалдах тэмдгүүд өөрийнхөө зүйлийг дагж л явдаг. Үүний дагуу өнөөдөр бид нар энэ хүний амьдрал дээр энэ яг эзнийг дагж явж байгаа хүн үгүй юу гэдгийг өнөөдөр манай ариун цайгийн юугаар те яг ингээд би дотроосоо өөрчлөгдөж байна гэдэг чинь энэ хүн яг дотроос нь тэр хөрс бэлдээ үнэн байж байна гэдэг чинь одоо энэ хүнийг те ядаж чи өөрийгөө шүүх чадвартай болж байгаа байхгүй те үгийн дагуу би үнэхээр үнэн байна уугүй юу те энэ зүйлийг л бид нар өнөөдөр яг гаргаж ирэх гэсэн гол те тэгээд үндэ яг энэ зүйлийг ингэж хийж ингэж гэрчилж байгаа нь бидэнд хайр байгаа учраас нэг ч гэсэн сүнсийг нэг ч гэсэн төөрөлцөн хондийг
аврахад би яагаад байна гэж өөрөө өөрийгөө шүүхээс эхлээд өөрөө өөрлөгөө ботхоос эхлээд оюун санаа зүрх сэтгэлээ хямхаас эхлээд энэ зүйлийг бас хүн болгон мэдээсээ өнөөдөр зөв явж гинүү гэсэн өөрийнхөө амьдралыг шүүгээсэй гэсэндээ танд зориулсан бидний хайр шүү гэдгийг бас хэлмээр байна. Амен. Амен. Тэгээ Библи бас нөгөө Бурхан хүүдээ шүүхийг өгсөн мэт шүү дээ. Тэгсэн чинь Есүс бас би шүүхгүй гэх те. Шүүх үгээ Библиэл дээр бичсэн мэт шүү дээ. Библи өөрөө одоо яг энэ болж байгаа бүх зүйлийг шүүж байгаа зүйл шүү дээ. Дэлхийн төсөөлт гэсэн яг энэ үгээрээ шүүн. Тэ? Энэ үгийг аваад өөр итгэж хүмүүсээр бас те болж гинэ болохгүй нэг хараарай гэсэн байгаа шүү дээ. Яг л энэ үгийн дагуу бид нар үгийнхаа дагуу өнөөдөр бүх зүйлийг бас ярьлаа. Тэгээд бид нар ер нь бол хүн аливаа зүйлийг өмнөг хэлэхийн тулд маш их эсэргүүцлийг даван туулж, Есүс гэсэн тэр эсэргүүцлийг даван туулж ижил тэр хайраа өгөхийн тулд өөр ирсэн байдаг. Нөгөө Лук намыг сонсоо явж хахад та нар тэнгэр ичнэр хончин дээр тэгж байгаа бох те. Та нарын төлөө аврагч идсэн Есүс мэдлээ гэдэг сайн мэдээг хүргэж байна гэсэн байдаг. Тэгээ бидний төлөө Есүс мэдлсэн байдаг. Тэгээд бас бидний төлөө бас хайраа өргөж заалмадаар цавдлагдсан байдаг шүү. Энэ бүх зүйлийн төлөө авч. Тийм учраас бид нар ухаалгаар бас ард хараарай. Тэгэхээр хэмшил үнэхээр та бүхэндээс ирэх болтгоо тий. Амен. За өмнөний гэрчлэн хуваалцсан та бүхэндээ баярлалаа эзний ивэл өрөөлөөр улам илүү бэлхах болтугай. Үнэн бүгдийг чөлөөлдөг. Таныг амьд ариун бурхантай уулзрахад бидний гэрчлэл замын тань шулуун болгох болтугай гэд дараагийн гэрчлэлээр уулзлаа. Баяр таа. Баяр таа.